Үй, чи зүгээр үү? Нэг л оргоор харагдаад ах юм. Нэг бэнтэй танилцаад чадлж авъя гэж хэлжсэн да. За тийм. Сүүлийн үед над руу сонир нүцгэн зургуудаа явуулаад ах юм. Чи аав ээжтэй юм уу? Багштай хэлсэн дээр аа. Технологийн тусламжтай буюу захин төхөөрөмж, интернет ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг бэлгийн үйлчлэг, хүчирхийллийг захин орчин дахь хүүхдийн бэлгийн үйлчлэг, хүчирхийлэл гинэ. Өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг бэлгийн үйлчлэг, хүчирхийлэл бүхий зураг, видео болон аудио бичлэгийг захин орчинд байршуулан бусдад үзүүлэх, эсвэл хувийн зорилгоор хадгалах, ашиглахыг хэлнэ. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгч нь хүүхдтэй бичлэн уулзахгүйгээр захимаар холбогдож, хүүхдийн итгэлийг олох, хуурах, уруу татах, сүрдүүлэх, дарамтлах замаар хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлддэг. Бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хөгшин, ганцаардмал, зожиг хүмүүс үйлддэг гэсэн ташаа ойлголт байдаг. Бодит байдал дээр залуухан, идэвхтэй амьдралын хэм маягтай, найрсаг, итгэл төрүүлгүйц, өндөр боловсралтай хүмүүс байдаг. Хүчирхийлэгч бэлгийн хүчирхийллийн материалаа онлайн сервер, веб сайтуудад хадгалж тараадаг байна. Хүчирхийлэл яаж хийдэг вэ? Бэлгийн хүчирхийлэл үйлдэх зорилгоор цахим сүлжээнд ашиглан хүүхдтэй холбоо тогтоодог. Ингэхдээ тоглодог тоглоом нийгмийн сүлжээ ашигладаг. Ихэвчлэн 3 аккаунт ашиглах бөгөөд ойролцоо настай царайлаг хүүхдийн дүр төрх бүрдүүлсэн байдаг. Захин орчинд хийж буй бүх үйлдэлийг нь дэмждэг. Анхаарлыг нь татахын тулд оруулсан пост болгонд эрэг эможи дарах, гоё үгтэй сэтгэгдэл бичиж магтдаг. Хүчирхийлэгч нь хүүхдийн хаан сурдаг, өмсөх дуртай хувцас, идэх дуртай хоол, дуртай хамтлаг дуучид зэрэг хүүхдийн амьдралын хэм маягийг судалж, түүнтэй адилхан хүсэл сонирхолтой болохоо хэлж, итгэлийг нь олж авч дотны сайн найз нь болсон байдаг. Хүчирхийлэгч нь харилцаа холбоо тогтоосон үеэс хүүхдийн мэдээллийг цуглуулдаг бөгөөд түүнтэй харилцсан чат, явуулсан зураг, сторидо оруулсан бичлэг зэргийг мэдээллийг нь хадгалдаг. Бэлгийн хүчирхийлэлд уруу татах зорилгоор өмссөн хувцсыг нь магтаж, арай богино нүбэг өмсвөл гоё харагдан зэргээр зөвлөгөө өгдөг. Хөх ургасан эсэх, сарын тэмдгийн талаар ярилцаж, хөнхний зургаа явуулаач, минийх ийм болсон зэрэг зураг бичлэгийг цуглуулдаг. Хүчирхийлэгч нь цуглуулсан мэдээллээ ашиглан хүүхдийг айлган сүрдүүлж, биеийн нүцгэн зураг, бичлэгээ өгөхийг нь шаардах, онлайнаар холбогдож, биеийн нууц болон далд хэсгийг нь харах зэргээр бэлгийн хүчирхийлэл үйлддэг. Хүчирхийлэгч нь цуглуулсан бэлгийн хүчирхийллийн материалаа захин орчинд байршуулах, түгээх, худалдан борлуулах зэргээр бэлгийн үйлчлэг үйлддэг байна. Захин орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 5 хэлбэр. Найсан сая e-kids цагийн сайтаас ийм мэдээлэл олоо сонстоо. Захин орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн үед репорт тухайн платформ болон IWF системд мэдээлэх, блоглох, бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийг блоглох, найзаасаа хасах. Скриншот тухайн бэлгийн хүчирхийллийн линк холбоос user аккаунт, бичлэг зэргийг тотлох баримтуудыг цуглуулах. Тэл эцэг их асраа хамгаалагч, насан турш дотны итгэдэг хүн, багш, сургуулийн менежерт хандаж тусламж авах. Полиц хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюултай гэвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн байна. Ихээс багш хэлээд үзье. Баярлалаа туяа. За. Захин орчинд хийж болохгүй зүйл. Хувийн мэдээллээ бусдад өгж болохгүй. Танихгүй хүний найзын хүсэлтийг авахгүй байгаарай. Өөрийн зураг бичлэгийг чатаар явуулж болохгүй. Харилцан чатныхаа талаар хиндэж битгий хэлээрэй. Зөвхөн бидний нууц зэргээр ятгахад нууц хадгалах амлалт өгч болохгүй. Интернетээр танилцсан хүнтэйгээ уулзаж болохгүй. Бэлэг тоглоом мөнгө өгнө гэж амласан ч уулзаж болохгүй. Хэрв чам таавгийн мэдрэмж төрүүлсэн, чамайг айлгсан, ичээсэн зүйлс илгээх бичсэн бол хариу бичлэгүүгээр заавал аав ээж багш болон дотны насанд хүрсэн хүмүүст хэлээрэй.